Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя. Тэр коуч нь болохоор одоогоор Канадын Онтарио мужид амьдардаг. За манай үндсэн ажиллагчид бол нэг 6-7 хүн Монголд бол ажиллаж байгаа. За үүн дээр нэмээд бид нарт 8 оронд амьдарч байгаа эдгэлийн тойргийн хөтөчнөр байдаг. За тэр дунд сэтгэл зүйч коуч нар маань бас коуч нар тий. За хүүхний чиглэлээр ажил хийдэг. За бас зөвхөн тойргоо хөтэлдэг хүмүүс ч гэсэн ингэж байж байгаа. Тэгэхээр бид нэр ер нь бол онлайн сургалт үндсэн сургалтаа бол 10-ын системээр буюу тойргоор зохион байгуулдаг байгаа. Тэгэхээр би дааж хичээл үзэн. За тэгээд тойргоор манай хөтөчнөр ингээ авч явдаг. За тэгээд миний санал болгож байгаа Neuro ухамсарт манлайлалын систем бол мэдрэлийн тогтолцоо буюу амь хамгаалах зөнгөө тасгалжуулах. Тэгэхээр бүр бодлоос цаашаа гүнээс гүнд өөрийнхөө гүнээс гүнд аялаад бүртгүүн мэдээллийн түвшинд, мэдрэмжийн түвшинд өөрийгөө өөрчилж сурах, энерги мэдээллийг өөрийгөө өөрчилж сурах тийм тасгалжуулалтыг санал болгож байгаа. Зорилго түвшин нь бол эго аминч үзэл. Бүр зүсээ хургаад яг таа юм шиг болоод бүр дотор чинь суучсан байгаа. Амьдралыг чинь гартаа авчихсан байгаа. Тэр их эго хамгаалалтуудтай нийт сэтгэлээр холбогдож таньж ялгаж өөрийгөө цэвэр тунгалгаар харах боломжийг хороо цэвэр тунгалгаар харах боломжийг сургах те тасгалжуулалтын хөтөлбөр байгаа. Одоо Монгол алив том корпорац байгууллагуудын тэгээ ажилтан нэг 41% нь л нэг арай сэтгэлтэй engagement сайтай ажиллаад ах шиг байна. За тэгээ ер нь бол 70% нь сэтгэл зүйн юм сургалт ер нь бол авдаггүй лөө те нэг тоодоггүй авдаггүй тэгээ аргацаа гэдэг. Эсвэл янз бүрийн одоо йогд те бясалгалт гэдэг ингээд ярьдаг. Яг сэтгэл зүйн юм системтэй сургалт бол авдаг нэг цөөхөн байт юм байна. За тэгээ бест ер нь ажлагчдын ер нь бол 52% гаруй хувь нь яг нь жилдээ нэг удаа бестилийн хямрал тийм ээ ажлаас хашрах хам шинжийг бол мэдэрдэг. Ялангуяа өвлийн цагаар илүү их мэдэрдэг гэсэн судалгаа байна. За тэгээ ажлын энэ стресстэй холбоотойгоор нь бол жилд 500 гаруй хүмүүс ажлын байрны стрессийн ажилтай бизнестэй холбоотой стрессээс болж нас орж байна гэсэн судалгаа байна. Зангийн академи Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя.